Залуу гэр бүлүүд сүүлийн үед шинэ байранд орохдоо гэрийнхээ интерьерийг шинжлэхдээ уран бүтээлч Бямжавыг сонгодог болжээ. Тэрээр Монгол судлаач, чимэглэл зураач мэргэжилтийн нэгэн. Айлууд ихэвчлэн үлэмжийн чанар, төрийн дуулал, халуун элгэн нутаг тусгаар тогтнол Монгол хэл зэрэгшүүлгүүд мөн нутгийн шүтэн уул усны нэрийг босоо монгол бичгээр уран бичүүлэхээс гадна шүтэж дээдэлдэг уул усныхаа зургийг зуралдгаа гэж уран бүтээлч Бямжав ярьж байсан юм. Хан тааснаас гадна эцэг өвгдөөс уламжилж ирсэн авдран дээрээч урнаар бичүүлдэг байна. Энэ сайхан залуу гэр бүлүүд яг үндэсний бичиг соёлоо хүсэмжлээд бичүүлж байгаа надад маш их таалагддаг. Яг сүүлийн үед энэ захиалгаа хараад бодоод байхад шинэ байранд ороход эсвэл хуучин байраа зас чанслаад яг энэ захиалгаагаа хийл гэж байгаа хүмүүс маань залуу байгаа нь надад бол маш их сайшаалтай. Ягаад гэвэл үндэсний бичиг үсэг маань хөгжиж байна гэж би харж байгаа. Түүнийг бас хайрлан уламжилж авч үлдэх хүсэлтэй болж байгаа гэдэг нь маш их харагдаж байгаад би баяртай. Ер нь ихэвчлэн үндэсний тэр бахархал болсон тэр сайхан шүлгүүдийг бичүүлэхийг их зорж илээ. Яг хаана бичүүлдэг вэ гэхээр том өрөөндөө буудлынхаа ард зочдыг ирэхэд яг дайлдаг хэсэг дээр ч юм уу ингэж хүмүүсийн нүдэнд ил харагдахаар тийм орчинд эсвэл нөгөө зурагтныхаа дээд талаар тэгж бичүүлж байгаа нь их харагцсан. Уран бичлэгийг үгээр илэрхийлэмгүй сайхан. Ялангуяа босоо монгол бичгээр уран бичгэд бусдаас илүү онцгой тод гэлээ. Урамшлаг гэдэг бол гараар дамжаад толгойд очиод зүрхэнд очиод зүрхнээсээ буцаад ингээд толгойгоор дамжаад гараар гарахыг бол урамшлаг гэж хэлнэ. Манай урамшлаг бол бусад бүх урамшлагаас ялгаатай. Яг гэвэл гэрийнхээ гаднаас морио унаад давхиж байгаатай адилхан энэ эл үсгийг би ийшээ ингээд чөлөөдөд татаж болно. Яг энэ шиг хэрвээ дөрвөлжин бичиг буюу нөгөө хаан цэцгээр бичгэд яг л нөгөө тараан талбайгаа тойроо нэг юм дээр хашигдсан. Яг тэгвэл тэрийг би ингээд нэг зураас нь зүүн талаас баруун гар талаас эхэлдэг зураасыг биеийн талаас эхэлжүүл тэр буруу утга илэрхийлдэг учраас тэр нөгөө чөлөөтэй ингэж манах шиг гой гардггүй. Тэгэхээр урамшлагын гой зүйл бол энэ дээр байдаг.